нь яг одоо Сөүл хотын Монгол таавны урд Эрт цэргийн баярыг тохиолдуулан Монгол тэвх 2 тэмцээн маань эхлэх гэж байна. Өнгөрсөн 2 сарын 7-нд цагаан сарын баярыг тохиолдуулан анх удаа Монгол тэвх нэртэйгээр тэвх шүлэг тэмцээнийг Солонгос улс дахь сайн дурын уран бүтээлчдийн нэгдэд Солонгос ЭС студ маань амжилттай зохион байгуулсан байгаа. Энэхүү тэмцээний гол зорилго нь байнгын дасгал хөдөлгөөн хийж эрүүл Монгол хүнийг бий болгох хөдөлгөөнийг өрнүүлэх явдал юм. Тэмцээнд нийтдээ 20-45 насны 30 саяхан залуус оролцсон бөгөөд нэгдүгээрээр нь Сөүлийн их сургуулийн оюутан Ямка маань 120 удаа тэвэг өшөглөж супер шагналыг олох 100,000 воноор шагнагдсан байгаа. Удах байранд орсон залуус маань эрхийн бичиг болон ном зэрэгээр шагнагдсан юм а. Яг одоо бид Монгол тэвэг 2 тэмцээнийг зохион байгуулахаар Монгол таавны урд энэ эдгээр залуус маань тэмцээндээ бэлдээд бэлтгэлээгээ зогсож байгааг та бүхэн харж байна. За хэдүүл явж ярилцлага авах уу? За хинээс ярилцлага авах вэ? Сайн байна уу та? За сайн байна уу? За таны хин овны нэрээр танилцуулж байна. Мэддэг бод мөнгө хөргөл. За та энэхүү тэмцээнийг яагаад зохион байгуулагдах болсныг шалтгааныг мэдв үү? Ер нь гадарлаж байгаа. Өөрийнхөө бодлоор юу гэж бодож байна? Тэгэл ер нь хөдөлгөөн тэгэл хүний бид хэрэгтэй тэгэл нэг тиймэрхүү л утгатай юм байна. Энэхүү тэмцээний талаар ямар шохон сэтгэлдтэй байна та? Сэтгэл өндөр байгаа. Өндөр. Монгол тэвэг тэмцээн нэгд нь орж ирсэн анхныхын тэмцээн? Орж ирсэн. Баярлалаа танд. За тэгэл хүмүүсдээ тэгээд идэвхтэй оролцож тэгээд бас хөдөлгөөний тий одоо чинь баг бинт амир гэсэн утгаараа л явах юм уу да тэр чинь. Тэгээд идэвхтэй оролцоороо амжилт хүсье. Баярлалаа танд. За. Сая хогоор өгсөрлөн дээр нэгдүгээр хайранд орсон л да. Энэ аргаас нууцаасаа нэг хилээж яаж ингэж их өгсөрч чадваа? Хэд өгсөрсөн бэ? 29 тогсрал зогсыг боллоо. Өмнө нь бол яг 10 жилдээ бол би нэг хамгийн дээд нь 50 удаа ардаа цэвэр өгсөрч ийсэн. 50 удаа өгсраа тэгээд ядраа унж ийсэн. Яг хоо тухайд өнөөдөр бас ингээ хийвэл хийхэд байсан боловч тэгээд бас шоо тэр чигээрээ л ардлаараа л чичирсээр байгаа 20 удаа хийчихлээ. Урдаа авч маваад инээ тэр гэсэн бол бас өмнөх амжилтаа өвчих байсан болов гэж бодчихлаа. Тэгээд авийн гол нь авьяас л юм болов гэж бодож байна. Яг эвэл юм уу да тийм ээ. Яаж заавал тогтоогоод авчих уу яавал алдчих уу гэдгээ сайн бодвол. Өнөөдөр цаг агаар нэлээд тогтоохон бас салхи багтаа илээ. Тэр нөлөөлөв үү? Нөлөөлөлгүй яах вэ? Тэр хамгийн нөлөөсөн зүйл нь цаг агаар л шүү дээ. Тэр ямар нэгэн салхитай байсан бол 20-д өгсөрөхгүй шүү дээ тийм ээ. Яг л наан цаана алдчих бах. Өнөөдөр цаг агаар сайхан байна. Сэтгэл санаад сайхан байна. Баярлалаа тань. За баярлалаа. Шууд. Дэг. Хой. Бор. Дөрөв. Хаа. Дөрөв. Тосоо. Нэ. Төс. 10. 11. 12. 13. 14. 15. 16. 17. 18. 19. 20. 21. 22. 23. 24. 25. Ханаас ирсэн. Тэвгч юм байна. Би чамд өөрийнхөө нэрийг өглөө. Чи бол тэвгч юм байна. За хэн билээ? Отгон Эрдэнэ бол Отгон Эрдэнэ биш тэвгч Отгон Эрдэнэ боллоо шүү. Тэвх хочд Отгон Эрдэнэ боллоо шүү. За билээ. За шууд явсаа. 1 2 3 4 5 6 тэр машиныг зөрчүүлээрэй. 9 10 11 12 13 14 15 За 25 13 хэлээ. За чи өнөөдрөөс ихтэй төвчин Отгон Эрдэнэ боллоо шүү. Өгсраач. За ботгоо.
За одоо бэлчээрэй. Одоо нэрээ өгөөш одоо. Ямар хүчтэй болчихвоо. Яагаад юм мэдгүй. Яагаад юм мэдгүй. Салхи юрдээс багтаа нөө. Твэгчэн отгон ирдэн гэдэг. Тий, твэгчэн атгаартай болсон. Өөртөө хэрэг ихтэлтэй байна уу? Ялан гэдэгтэй. Маа итгэлтэй байна. За дараагийн үед амжилт хүсье. Баярлалаа. Сая угсралт хэдий гэж вэ? 25. Тий, хоёр дахь нь болохоор 12 гэсэн. Ундаг юм байна. За баяр хүргэе. Энэхүү арга хэмжээг маань ивент гэж байгуулгаасаа шагналын санд маань нэмэр болсон байгаа. Тэгээ та өөрийгөө танилцуулаач. Би Солонгост уран цэц боловсрол хөгжлийн холбооны тэргүүн ундрах гэдэг хүн байна. Яагаад байгууллагаа зүгээс энэхүү арга хэмжээнд ивент итгэхэр болсон байж шалтгаан нь? Энэхүү Монгол ТV тэмцээн бол 2 дахь удаа зохион байгуулагдаж байгаа. Солонгост ажиллаж амьдарч байгаа залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, үндснийхээ тоглоом наадмыг Солонгос улсад болон олон улсад танилцуулах талаар нь дэмжих үүднээс би энэ арга хэмжээг банк дэмжин оролцохоор шийдсэн байгаа. Та энэхүү арга хэмжээний тэмцээний талаар ямар шоух сэтгэлтэй байна вэ? 2 дахь удаага болж байна. Эхнийхээ яваад бол олон хүн оролцож чинь цаг агаар дулаахан байгаа гэж шиг тэгж байна. Тэгээд явандаа энэ тэмцээн маань зөвхөн сонирхчдын хүрээнд биш, албан ёсоор мэдээлэл хийгээд албан ёсны хүрээнд олон орнуудыг хамарсан, Солонгос иргэдийг бас хамарсан тэмцээн болоосоо Монгол улсыг маань бас Солонгос оронд танилцуулах, Монгол үндэснийхээ тоглоомыг төвчөнд дэлгэрүүлэхэд бол их хувь нэмэр хүргээсэй гэж бодож байгаа. Баярлалаа танд. За баярлалаа.